Монгол Улсын ерөнхийлөгч Хатмаагийн Батболд. За баярлалаа ингээд өнөөдөр их сайхан өдөр байна, баяртай байна. За би яг Монгол Улсын ерөнхийлөгч болчоод дотроо нэг бодож ирсэн юм бол Аз байхгүй нэг сайхан номын сан нээжээ нээлтийг хийх юмсан гэж боддог байсан. Хэдхэн хоногийн одоо дараахнаар ингээд Монгол Улсын их сургууль маань 75 жилийнхаа ойгоор энэ сайхан номын санг нээж байгаад би үнэхээр баяртай байна. Төмөр багштай баярлалаа, сайхан танилцуулга хийлээ. Ингээд үе үеийн одоо их сургуулийг төгссөн эрдэмтэн мэргэд багш нартай бас энэ 75 жилийн энэ номын сангийн нээлтэнд дахин баяр хүргье. Ингээд сонсгол сайхан байна. Ягаад гэвэл бид нар дандаа гадныхны хийсэн зураг дүрс, гадныхны хийсэн юм гэдэг ийм болох юмсан гэж боддог байсан. Үе цагууд сайхан байсан. Сая энэ сургууль номын санг танилцууллаа. Энэ интерьер дизайнаас эхлээд барилгын тэр тавилга бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн юм гэж ингэж танилцуулж байгаа нь багтаа байна. Баярлалаа. Монгол ертөнцийг харах цонх гэж биднийг багад сургасан одоо $400 гаруй мянган номтой ийм том номын стандарт нэгж бид баярлаж багахгүй аргагүй юм аа. Ингээд ийм жишээ олон сайхан сургууль Монгол Улсын их сургуулиас салбарлаж гарсан олон сайхан дээд сургуулиуд аймагуд маань ийм сайхан стандартын жишг номын сантай болох болтугай гэж ерөөё. Мэдээж цааш хийх юмнууд олон байгаа. Та ялангуяа менежментийн асуудалтай зарим одоо салбар номын сангууд нь бол 24 цагаар ажиллана гэж байна. Цаашдаа мэдээж иргэдэд нээлттэй ийм номын сан болох байхаа гэж бодож байна. Ингээд сайхан байна. Дахин баяр хүргье. Баярлалаа. Hayır hocamlar şevnet katılsaydı burada değil. Bak şehrin için 35'ına 10 sene hayırlı için 35'ına 10 sene arın kid biçik. Oydur tıl nutnem gudin datır biçik uskin bastırdılar tergündir bana hemen dostlar mağara. Одоо 3 гол бүртээ.